За ингээд манай хэлэлцүүлэгт өргөдөө оролцож байгаа панелистуудаа бүгдийг судалт тайзан дээр эзлэхийг хүсэж байна. За од захирлын нэрийн тэр амар төвшин захирлын нэрээр солино. Батсайхан захирал, амар төвшин захирал. За мөн Азийн хөгжлийн банкны Роберт Шолхаймер, Азийн сангийн төлөөлөгч Терза болон Ончин сүрэн Делойт. Таны саний үзүүлсэн тогтолцоо нь хаана байгаа юм? Нэгдүгээрт нь энэ баталгааг бий болох бүтцийн өөрчлөлтүүдийг бид их зоримог хий гэж байгаа. Төрөний хэлдэг хөгжлийн корпорац. Энэ бол удирдах зөвлөлтөй байна. Энэ удирдах зөвлөлийн 60-аас доош хувийн мандат нь бол хувийн хвшилтээр байна. Гэх мэтлэнгээр одоо бид ер нь засагтаргын үед би ч гэсэн бас бодож байгаа цаашдаа бол худалдаа авах ажиллагааны газрыг ч гэсэн ийм систем рүү энэ одоо бусад хот байгуулалтын институтуудыг ч ийм систем рүү оруулаад ингээд төр хувийн хвшлийн тодорхой төсөл дээрх удирдлагын эрх мэдлийг илүү их хувийн хвшил татвар төлөгчд рүүгээ шилжүүлсэн ийм нэгдүгээр институцийг байгуулъя гэж байна. Хоёр дахь чухал баталгаа нь болж игэл худалдаа ажилтны танхимын дэрэгдэх арбитрийн одоо институт хурдхан байгуулагдаасаа гэж би бодож байна. Яг бол нэг ялангуяа төсөл хөтөлбөрүүдийн гэрээ хэлцлүүдийг одоо тэнд баталдаа бүртгүүлж тэнд тэрний өмнө аваарч тавина гэдэг бол хууль эрх зүйн нэгэнт ихэлсэн төсөл хөтөлбөрүүдийн одоо маш том баталгаа болж гисэн. Ер нь арбитр бол тухайн үед үүссэн түүх нь бол муу шүүхээс болж үүссэн ийм л институт шүү дээ. Тэгээд бид яг ийм байдалтай байгаа учраас энэ бол бас нэг чухал зүйл болно гэж бодож байна. Тэгээд гуравт нь бол би худалдаа аж үйлдвэрийн нийслэлийн худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулсан явдлыг бол маш их талархан хүлээж авсан. Би энд байгаа бизнесүүдээс одоо урайлмаар байгаа. Иргэний зоригтой байгаа чи. Та бүгд эвлэлд нь нэгдэж иргэний зоригтой байж чадвал хинч дураараа авирч чадахгүй. Тийм учраас одоо бол та нар санаачлага авах цаг болсон. Би бол энэ худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг ер нь манайд бол өмнө нь бол иймэрхүү байгууллагууд бол илүү их тийм засаг захиргаандаа үйлчлэх гэдэг байгаа юм шиг хандлагатай байсан. Одоо тэгэх ёсгүй л гэдгийг хэлмээр. За яг энэ сэдвийг үргэлжлүүлээд нэгэнт одоо худалдаа аж үйлдвэрийн танхим нийслэл хотын одоо бизнесүүд нэгдээд санаачлага гаргаад байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихлээ. Амар төвшин захирал энэ байгууллагын үүсгэн байгуулагчтай нэг мөн эхний гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим өөрөө нийслэлийн гих тодтолтойгоор байгуулагдаж үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын эзэдийн холбоо, CEO клуб, бизнесийн зөвлөл гэх мэт салбар бизнесийн холбоодын дэргэд юугаараа ялгаатай байх юм? Яах гэж дахиад нэг юм байгууллага байгуулагдаж байна. За баярлалаа. Өнөөдөр Батбул даргын тавьсан илтгэлээс ч гэсэн харахад нийтдээ эдийн засгийн Монгол Улсын эдийн засгийн 60 гаруй Улаанбаатар хотод хийгддэг юм байна. Эдгээр 60 гаруйг хийж байгаа 60 гаруйг бий болгож байгаа тэр бүтээн байгуулагч баялаг бүтээгчид маань өөрийн үндсэн суурь эрхийг хамгаалуулах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын бизнесийн орчин сайн байх хэрээр, зөв байх хэрээр бизнес өөрөө өргөж тэлж явах хэрэгтэй. Энэ утгаараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид одоос 2-7 хоногийн өмнө чуулга хийж анхныхаа үүсгэн байгуулах хурлаа хийж нийт 64 үүсгэн байгуулагчтай 8 сонирхогч гишүүдтэйгээр ингээд анхныхаа хурлыг хийж Улаанбаатар хотын танхимыг аль бие усаар үүсгэн байгуулсан. За эдгээр компаниуд нь бол ерөнхийдөө Улаанбаатар хотын татварыг бүрдүүлдэг энэ үйл ажиллагаа баялагийг бүтээж байгаа дийлэнх хувийг эзэлж байгаа энэ компаниуд. Өнөөдрийн эдийн засгийн форумын үндсэн асуудал итгэлцэл гэдэг сэдвийн хүрээнд явж байгаа. Итгэлцэл гэдэг нь зүгээр нэг хэлж ярих үйлдэл биш ээ гэдэг бид өнөөдөр их олгонтой ярьлаа. Бид одоо үйлдэл хийх цаг нь болсон. Энэ үйлдэл нь одоо энэхүү Улаанбаатар хотын танхим байгуулагдаад
төр анх удаа гэж хэлж болно. Бизнес эрхлэгчтэй итгэж байна тийм ээ. Буцаад бизнес эрхлэгчийн төрдөө итгэх хэрэгтэй. Энэ итгэлцлийг бий болгох тэр ном журмынхаа дагуу ажиллах тэр арбитрийг бид бас байгуулах гэж байгаа гэдэг өөрөө хамгийн чухал зүйл. Өмнө төр бизнестэй ямар нэгэн байдлаар худалдаа авалт ч юм уу тендерийн гэрээнд хийдэг байсан. Энэ бүх асуудал дандаа шүүхээр шийдэгддэг. Төр дандаа давуу талтайгаар олцдог байсан. Маш олон тендер, маш олон төлбөрүүд дандаа хугацаа уцрах эсвэл үйлдэл зогсох гэдэг ч юм уу. Энэ болгонд төр дандаа шүүхээр дамжуулж бизнесийн төвөрсөөр ирсэн. Энэ байдал өнөөдөр ингээд хоёр талаас харилцсан түншлэлийн хүрээнд ингээд одоо асуудал яригдаад байхгүй болж байгаа юм байна гэж бид ойлгож байгаа. За тэгээд Улаанбаатарын танхим байгуулагдсан үндсэн 3 зорилго байгаа. Нэгдүгээрт бид Улаанбаатар хот нь өөрөө Монголын эдийн засгийн том төв юм бол бид эдийн засгийг солонгоруулна гэж яриад байгаа юм бол энэ ерөөсөө Улаанбаатар хотод хийгдэх ёстой юм аа. Улаанбаатар гэдэг Монголын эдийн засгийн тэр аялал жуулчлалын санхүүгийн ерөөсөө бүхэл зүйлийн нүүр царай юм аа. Анхны тэр учрах цэг нь Улаанбаатар. Тийм болохоор Улаанбаатарын сайн сайхан хөгжил ирээдүйн тэр том хөрөнгө оруулалтуудыг бид Улаанбаатар хотод эхлүүлэх болно гэдэг. Дараагийнх нь энийг Улаанбаатар хотод одоо төр хувийн хөгжлийн хамтын түншлэлийн зарчмаар зөв засаглалын зарчмаар хийх болно. Хоёр дахь нь Улаанбаатар бол бүс нутгийнхаа санхүү бизнесийн төв байх ёстой гэдэг зорилгыг Улаанбаатарын худалдааны танхимд тавьж байгаа. За гурав дахь зорилго маань бол Улаанбаатарын одоо өнөөдөр тэр хөрөнгө оруулалт төслүүд ирээдүйн хөрөнгө оруулалт зүгээр тухайн одоо улс төрч гэх юм уу тэр иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр шийдэгддэг биш. Нэгэнт энэ татварын орлогыг төлж бий, бүрдүүлж бий тэр бизнес эрхлэгчдийн бас саналыг авдаг байх ёстой гэдэг ийм үндсэн зарчмыг л дэвшүүлсэн. Тэгээ энэ маань өнөөдөр хоттойгоо хотын захиргаатай яриад хэлцээд бид нар зөв ойлголцоод одоо хөгжлийн корпорац гэдгийг байгуулахаар болж байгаа нь энэний одоо хамгийн одоо бас зөв үр дүнтэй илэрлэл юм аа гэдэг. Тэгэхээр үндсэн ямар ялгаа байгаа юм бэ гэж байна. Бид нийтлэг эрх ашгийг хамгийн зөв засаглалын хүрээнд хамгийн зөв орчин цагтаагаа уялдуулж одоо гүйцэтгүүлэх болно. Үйл даргыг үсээд байгаа тэр биднийг ингээд зөв рүү шахаад өгөөч гэдэг байгаа. Тэр итгэлцлийг бий болгоход нөлөөлөд өгөөч гэдэг байгаа. Энэ алхмыг бид хийх болно. Санхүүгийн төвийн асуудлыг сая хөндлөө. Тэгэхээр Бацаахан захирлаас залгуулад асуучих. Өнөөдөр Монголын хөрөнгө оруулалтын сан бол гаднаас 3 жилийн өмнө нэлээдгүй мөнгө микрофонуудаа түрүүнтаач оруулж ирсэн байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өнөөгийн хөрөнгөний зах зээлийн нөхцөл байдал, гадаад хөрөнгө оруулагчийн итгэл, хөрөнгө оруулалт хийж байгаа хүний энүүдээр хэрхэн яаж харагдж байна? Батүл даргын саний ярьдаг Улаанбаатар хотын хөгжлийн стратеги өнөөдөр өглөөний сонсдог Монгол улсын алсын хараатай байх асуудлаар өөрийнхөө бодлыг хөрөнгө оруулагчдад төлөв. Яг гадны хөрөнгө оруулагчдын хувьд бол өнөөдөр Монгол бол 3 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад бол эрс одоо ялгаатай нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгэхээр зөв өнөөдөр хэрвээ бид нэр хөрөнгө оруулалтын санг босгох явж исэн бол хэдэн жил хүлээж таарах бах. Одоо зөвхөн Монгол боссон учраас бидний хувьд хөрөнгө оруулалт хийсэн компаниудын үйл ажиллагаа дээр анхаарч байгаа. Тэгээд тэр маань бол нэлээд тийм хүлээсэн байдалтай иймэрхүү байгаа. Тэгээд гол нь бас бидний зүгээс энэ Улаанбаатар хотын худалдааны танхимыг бий болгож улмаар ингээд Улаанбаатар хотынхаа захиргаатай ажиллахыг бол эхнээс нь их дэмжиж идэвхтэй оролцож байгаа. Нэг шалтгаан нь бол ерөөсөө л бид нар хувь хувийнхаа одоо өнөөдрийн урдаа байгаа асуудлыг гэхээсээ илүүтэй бас нийтлэг эрх ашиг тэр нь юу юм гэхээр зөв бизнес эрхлэх орчин, хөрөнгө оруулалт хийх орчноо сайжруулж авахгүй бол тэгээд энийг одоо юу гэдгийг бүр нэг ерөнхий төвшөнд том юм яриад байхаас илүүтэй бид нар хамгийн түрүүнд Улаанбаатар хотоо бизнес эрхлэхэд таатай хөрөнгө оруулалт хийхэд одоо гадны хөрөнгө оруулалт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд ээлтэй. Тэгээд хууль эрх зүйн орчин их тодорхой, тоглоомын дүрм нь байн бай өөрчлөгдөд байдгүй. Тэгээд засаг захиргаа нь бол бизнес эрхлэгчдэд дэмжсэн одоо ийм орчин болгохын төлөө ажиллаад явах нь зүйтэй байна гэдэг. Тэгээ үүн дээр бол бас одоогийн байгаа удирдлага нь бол энэ асуудлыг яг энэ өнцгөөс нь ойлгоод хамтарч ажиллах боломжтой юм байна гэдэг үүднээс нь нэлээ тэгж ойлгоод явж байгаа. Тэгээ зүгээр бид нар өглөө бас алсын хараа, Монгол улсын алсын харааг ярьжсэн Улаанбаатар хотын худалдааны танхимын хувьд бол
нэг харж байгаа алсын хараа нь бол явандаа бид нар энэ бүс нутгийнхаа одоо Төв Азийн гэдэг юм уу, Хойд Азийн бүс нутгийнхаа санхүү бизнесийн төв болох. Өөрөөр хэлбэл Кыргызстан руу, Казахстан руу зөвхөн Монголд биш, иймэрхүү улсууд руу одоо 3 дахь орны хөгжсөн орны хөрөнгө оруулагчид мөнгөө хийхдээ одоо Монголын хөрөнгийн зах зээлээр дамжуулаад Монголын хууль эрх зүйн орчин, Монголын одоо Улаанбаатар хотын тэр арбитрийн системийг ашиглаж хөрөнгө оруулалт хийдэг. Энийг дагаад одоо маш их мөнгөний урсгал Улаанбаатар хотоор дамждаг. Энийг дагсан маш их тийм цагаан захтай ажлын байр бий болоод яг ийм мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлдэг компаниуд нь биднийх нь бизнес өргөжөөд тэгээд монголчууд өөрсдөө тийм өндөр цалинтай, өндөр боловсролтой яг тийм одоо санхүүгийн мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлдэг энэ салбарт олноор ажилладаг ийм хот болох юмсан гэсэн нэг ийм нэг талаасаа мөрөөдөл, гэхдээ нөгөө талаасаа яг үе шаттай бид нар ажлуудаа зөв тодорхойлоод хамгийн гол нь бас засаг захиргаатайгаа зөв ойлголцоод хамтраад ажиллах юм бол түрүүний Батүл даргын хэлдгээр энэ бол гарч одоо болохгүй оргил гэж харахгүй байгаа. Тэгээд энийг бол бид нар төлөвлөгөөтэйгээр ингээд хийгээд явна. Үүндээ бол зөвхөн бид нар өөрсдөө ингээд дугуйг бүтээх гээд авах биш. Өөр газар хийцсэн улсуудын туршлагыг ашиглаад тэдний зөвлөгөө болон хамтын ажиллагаагаар бас энийг дэмжүүлээд явах сонирхолтой байгаа. Тэгээд эхнээсээ бол жишээлбэл бид нар Англи улсын Лондон хотын City UK гэж байдаг. Энэ бол одоо санхүүгийн бизнесийн бүх гол төлөөллөө хамарсан ийм том нэгдэл байдаг. Тэгээд тэр нэгдлээс өөрсдөө бизнесийн төлөөллөө сонгоод тэр нь Лондон хотынхоо захиргаатай ажилладаг. Тэгээд энэ нь бол одоо Лондон бас олон улсын санхүүгийн төв болсон нэг нууц юм байлээ. Тэгээд яг энэ байгууллагын бол бас манайтай энэ чиглэлээр хамтраад ажиллая гэсэн ийм яриа хөргөнүүд хийгдэж явж байгаа. Баярлалаа. Би лавшруулаад ямар нэгэн асуулт асуухгүй тэгээд өнөөдөр оролцож байгаа манай панелистууд үгээ хэлсний дараа би мөн зааланд байгаа оролцогчдод асуулт асуух тийм боломжийг олгоно. Тэгээд би одоо энэ гадаад оролцогчоос Азийн хөгжлийн банкны төлөөлөгчөөс зүгээр нэг энгийн асуулт асууя. Улаанбаатар хот өөрөө гадны одоо олон улсад амьдраад ажиллаад карьер хийгээд ингээд яваад ирсэн үний хувьд хэр их юм боломжтой, тухтай, найрсаг, хүүхдээ өсгөж, өндийлэх боломжтой, боловсрол олох боломжтой, чөлөө цагаа өнгөрүүлэх тийм сонголтууд байдаг хот юм бэ гадны хүний нүдээр. Нөгөө талаас мэдээж яг Азийн хөгжлийн банк гэдэг бол манай бүс нутагта үйл ажиллагаа болж байгаа том санхүүжүүлэгч байгууллага. Азийн хөгжлийн банк саяны ярьж байгаа энэ стратеги дээр хөгжлийн төлөвлөгөөн дээр хэрхэн яаж оролцох талаараа манай оролцогчдод мэдээлэл өгнө үү? Тэрза мөн эхний асуултыг бол бас давхар тавьж байгаа юм шиг тэрийг хариулчих болно. Well, thank you very much. And I'm actually a returnee to Ulaanbaatar. I lived in Ulaanbaatar 20 years ago, from 1992 to 1994. And my last assignment for ADB was in Washington, D.C. I was the deputy head of our North American office. And when I got the chance to come back to Ulaanbaatar, I jumped at it because I enjoyed it 20 years ago. And so I came back quite willingly, I should say, to UB. And what a change. In 1992, I think there were 2 restaurants, Ulaanbaatar and Bangalore, maybe the Prague. And now you're spoiled for choice, Sri Lankan or Indian or Chinese. Yeah. So the city has really moved on. And personally, I've seen so many changes here. When I was a lecturer here, my salary was 4,000 tugriks per month. And I took it home in 1 tugrik notes. Now, of course, you come back, you see a range of great financial services, international hotels. So the city has really moved on. And so I came back very, very willingly. It's a city which, as an international person, I'm very happy to live in. And I hope ADB gives me more chance to do that. But it's also tied very much to our experience as well in investing in Ulaanbaatar. In the last few years, we've invested several $100 million for the development of Ulaanbaatar. We're optimistic about Mongolia's future as the economy. Ulaanbaatar is very much the heart of that economy. As was said, it's way more than 50% of the economy. And we see very many great attributes to the city. You're 2 hours from Beijing, 3 hours from Seoul, 4 hours from Tokyo, and you're a few hours drive from Russia. Northeast Asia is
becoming, if not already, the economic center of the world. Just already, the point was mentioned, with China and Japan, you have the world's number 2 and 3 economies on your backyard, with ever stronger relations, I think, with those two countries. And one thing I would just like to mention, our office here in ADB Ulaanbaatar, we actually manage our Chinese operations in the health sector from here in Ulaanbaatar. For a lot of people, it's the other way around, but we find this works extremely well because it's a friendly city to live in, it's convenient, it's becoming better connected. Of course, there's room for improvement, but this is exactly what ADB is working to do here. And the point I would stress, all cities are for people. Ulaanbaatar, whether it's Frankfurt, whether it's Rome, above all, cities are for people. And this is something we really value in our partnership in Ulaanbaatar, that, and in Mongolia more widely, I would say, that the city needs to be friendly, livable, good infrastructure. The basics need to be worked out, of course. Like many Asian cities, there is a problem with the air quality. The infrastructure needs to be improved. So all of these things are basic elements which we have very active programs to develop there. But I'd like to really support the words of my fellow panelists. Cities develop through partnerships, partnerships between people, government, business, international financial institutions. And it's for that reason that ADB has been very active, will continue to be active. And because I think we have that, how shall I say it, an ideological match in how we see the development of the city. Of course, this is a long-term endeavor. Cities aren't developed over 1 or 2 years. They'll be developed over a generation. But we're confident we're going in the right direction. Thank you. Tirza, same question. And can you elaborate your work a little bit that you're doing with on the strategy for UB City? Sure. Thank you. Well, first of all, thank you for the invitation to join this panel. It's a really great honor. From a personal perspective, I've been living in Ulaanbaatar for the last 4 years, and I find it a very exciting city to be in, very dynamic. I find it a real honor to be working with very inspiring people, including the senior city leadership under the guidance of Mr. Batul. Every time I leave the country and I come back, I am amazed by how many changes I see coming back from the airport to my house. There'll be a new building or a new bridge. So there's constant development ongoing, and yeah, I think it's a really exciting place to be. Of course, there are many challenges, and I think we're all aware of those challenges relating to infrastructure and pollution. But I'm really encouraged by sort of the effort that the senior leadership has shown in really addressing these efforts. And as the Asia Foundation, we've been here in country for more than 20 years, and we're very pleased to be able to support the city municipality in addressing those challenges. And then when we're talking about those challenges, I'm particularly thinking about the people who are living in the Gura areas of Ulaanbaatar, which is almost 60% of the population living in the Gura areas. And they're often forgotten when we're talking about economic development, but they constitute a major part of the economy. But unfortunately, many of them are working in the informal economy. So when we received the request of the city municipality to help them develop an economic development strategy, this was a key concern that we had in mind. We wanted to come up with a strategy that would also really address some of the concerns of the residents of the Gura areas. So we started this process in 2013 under the guidance of a senior economic development professional from the US, who basically helped the city municipality to design a consultative process to develop an economic development strategy. And this was really the first time that this process was put in place, because previously a lot of the decision making around economic development in Ulaanbaatar was very top down, very little consultation with private sector, and as a result a lot of the plans or policies did not really address the needs and concerns of the private sector. So together with the leadership, we developed this process whereby we formed an executive committee consisting of private sector, academia, civil society, government officials, and of course the city leadership under the guidance of Mr. Batul. And there were also 5 thematic subcommittees that were formed in the areas of growth and development, infrastructure and transport, education, health, culture and science, and intergovernmental relations. And those committees met several times over the course of around 8 months to really discuss about the challenges, but especially also about the opportunities that exist really
in terms of economic development of Ulaanbaatar. And as a result of this very consultative and participative process, this economic development strategy has been developed, which I think really is a first for Ulaanbaatar, and has really set in motion this, further developments around, for example, the establishment of the UB Chamber. So we're very encouraged by this process. Of course, this is only the start, and the strategy is there, but it needs to be implemented. So we're continuing our support also to the city municipality to help them establish this economic development corporation, which will be really crucial in terms of implementation, to really make sure that there is a professional body in terms of proactive recruitment of investment that acts as a one-stop shop for investors, where they can get the information that they need in terms of the opportunities that exist in UB, and that can help investors to guide them through the process of obtaining permits, permissions, etc., in terms of implementing projects. So I think a lot of positive developments that I've seen in the last 4 years, and we're very excited to continue working with the city on those areas. Thank you. Deloitte гээд дэлхийн 4 том аудитын компани нэгийн Монголд оруулж ирж удирдах ажиллаулж байгаа Ончин сүрэн гээд бүсгүй өнөөдөр бидэнд бас сандаад өөрийнхөө санал бодлыг хэлнэ. Тэгэхээр олон улсын юм том мэрэгжлийн байгууллагыг Улаанбаатар хотод ажиллуулахад мэдээж хэрэг бид нар сая хувийн хвшлийн төрийн түншлэлийн асуудлыг ярьлаа, санхүүгийн төвийг ярьлаа, эдийн засгийн хөгжлийн корпорацийн асуудлыг ярьлаа, санхүү, банк, хөрөнгийн зах зээл энэ бүх дэд үтцийг бий болгоход мэдээж хэрэг нөгөө хүний нөөцийн оролцоо, үүрэг, роль бол маш их өндөр байдаг. Тэр талаасаа өнөөдрийн Монгол улсын нийслэл Улаанбаатар одоо мэрэгжлийн олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, нэлээд нарийн, нэлээд өндөр хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг одоо мэрэгжлийн хүний хувьд хүний нөөцийн асуудал талаас энийг цаашаа тэрхий яаж хөгжүүлэх вэ? Бидний энэ ярьж байгаа алсын зорилгодоо хүрэхэд бол ямар алхмууд хийгдэх ёстой гэдэг талаар санал бодлоо. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо эдийн засгийн стратеги, эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулахад бид нэр ажлын хэсэгт орж ажилласан. Тэгээд за энэ эдийн засгийн хөгжлийн стратеги маань бол хоёр одоо үндсэндээ хоёр талтай би одоо энэ хоёр талаас нь ярих гэж бодож байна л да. Эхний нэгдүгээр хэсэг нь болохоор эхний талдаа бол одоо хотын хүн хотод одоо амьдрах таатай орчныг бий болгох боломжийг өнөртөхтэй орон сууцаар одоо хангах амьдрах таатай одоо сайхан хот болгох тэрний одоо дэд үтцийг хөгжүүлэх юм байгаа. Нөгөө талаасаа болохоор бизнес хийх одоо боломж болцоогоор хангах шинэ бизнесийг одоо шинэ бизнесийн боломжийг бүрдүүлэх ингэснээрээ бол одоо нийслэлийн иргэд маань бүгдээрээ ажилтай, орлоготой одоо ийм сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх гэсэн юм үндсэн хоёр одоо зорилгоор бол боловсруулагдсан. Тэгэхээр энэ шинэ бизнесийн боломж, шинэ одоо бололцоог нээн гэдэг бол би энийг ингэж давтан одоо бизнесийнхэнд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр бидэнд бол шинэ юм бизнесийн боломж бололцоо бол нөх одоо олон стратегийг бол хэд хэдэн стратеги байгаа. За түүний нэг нь болохоор жишээлбэл Улаанбаатар хотыг одоо санхүүгийн бүс болгоё, санхүүгийн одоо төв болгоё, төв болгож хөгжүүлье гэсэн ийм нэг стратеги байгаа. Нөгөөх нь бол одоо аялал жуулчлалыг хөгжүүлье, Азийн одоо аялал жуулчлалын төв болгоё гэдэг. Тэгэхээр энэ одоо ийм хөгжлийн энэ хоёр одоо чухал стратеги бол юу гэж байгаа юм бэ гэхээр одоо шинэ бизнес бий болох боломж байгаа. Тэгэхээр өнөөдөр ийм ирээдүйд одоо ийм төв болохоор ингээд зорж ажиллахад тэр одоо 10 жилийн дараа 15 жилийн дараа бид нарт ямар шинэ одоо бизнесүүд нэмэгдэх вэ гэдэгт бид нар бизнесийн одооноос бодож одоо өөрсдөө бэлдэх хэрэгтэй байгаа, урьдчилж харах хэрэгтэй байгаа. Тэгээд энд хүрэхинд бол мэдээж бид нарт одоо ажлын хүчний чадaltaй одоо мэрэгсэн мэдлэгтэй мэрэгчлээ юм боловсон хүчин бол хамгийн их шаардлагатай байгаа. За тэгээд манайх одоо мэрэгжлийн үйлчилгээний энэ салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг, аудит хийдэг, за зөвлөх үйлчилгээ хийдгийн хувьд бол энийг бид нар харж байгаа. Жишээлбэл одоогийн байдлаар Монгол улсад одоо мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг ийм цол хэрэгмтэй одоо 3500 нэгтлэн бодогч байна. За хуульч гэхлээр одоо мэрэгсэн хуульч гэдээ бас энэ шалгалтыг нөгөө тэмцсэн
4500 гаруй юм одоо хуульч одоо мэрэгжлийн хуулийн үйлчлэгийг үзүүлээд одоо үйлчлэгээ хийгээд явж байна. За тэгэл тэрнээс цаашаа бол жишээлбэл мэрэгсэн одоо санхүүгийн шинжээчд гэж одоо ийм хүмүүс хэрэгтэй болно. Мэрэгсэн одоо инженерийн техникийн ажилтнууд одоо хэрэгтэй болно. Гэх мэтээр энэ ийм өөрсдөө одоо мэрэгчлээ одоо дээд зэрэгээр эзэмшээд түүнийг өөрийн одоо бие даасан үйлчлэгээ болгоод одоо хөгжүүлээд явах ийм боломж бололцоог бол нэх ийм одоо эдийн засгийн стратеги бол боловсруулсан. За баярлалаа. Тэгэхээр би одоо нэг хэдэн асуултыг зүгээр задгаа ингээд тавина. Энэ асуултуудад бүгд хариулах албагүй гараа өргөөд манай панелистууд хариулна. 2 минутанд авахтаа. Тэрний дараа 2 микрофон байгаа. Манай одоо уралд оролцогчдоос мөн панелистууд хандаад нэг 2 минутанд багтаад саналаа юм асуултаа тавиад бид нар мөн одоо бүгд тойрч хариулахгүй давтагдахгүйгээр хин нэг нь гараа өргөд одоо эргээд одоо хариулт хэлж болно. Батуул дараа та боловсон хүчний асуудал дээр сая өөрийнхөө бодлыг хэлье гэжсэн. Би энэ дээр нэг зүйлийг бас нэмээ асуучмаар байна. Бид нар боловсон хүчний асуудлыг ярихад бол мэдээж хэрэг одоо эрэг таатай тухтай орчныг бол бүрдүүлэх шаардлагатай. Нөгөө талаасаа бол хүнээ бэлтгэх шаардлагатай байгаа. Энэ том стратегийг хэрэгжүүлэхэд байхгүй байгаа бол гаднаас оруулж ирэх хэрэгтэй гэдэг энэ санааг бол сая хэллээ. Тэгвэл саяхан өчигдөрхөн та телевизүүдийг цуглуулж байгаад нэг үйлдэл хийсэн. Тэр нь бол гадны нэг хүнийг бол манай залуучууд барьж байгааг эвгүй байдалд оруулсан байлаа. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол нэлээд тийм хүн дарамтанд оруулсан. Яг би одоо махбод нь халдах тэр явдлаар бол бид нар өдөр тутам маш их зүйл болдог. Тэрийг хараагүй юм шиг өнгөрөөд яваа сурцсан юм шиг санагдаад байдаг. Энэ тал дээр та бас тайлбараа хэлээд тэгээд тэр өчигдрийн үйлдэл чинь таны хэлээд байгаа 2020 он гэхэд 5 сая жуулчдыг авчирч нөгөө нэг эдийн засгаа төрөлжүүлэн солонгоруулна гэдээ яриад байгаа зүйл дээр чинь бол аялал жуулчлал хамгийн том одоо бас нэг бидний анхаарах ёстой салбар гэж үздэг. Тэр талаараа нэг хэдэн үг энэтэй олцох өөрийнхөө бодлоо. Тэр хувийн хвшилтэд түншлэх бидний сонирхол бол бас энэ хувийн хвшлийн боловсон хүчний чадах байгаа юм. Зөвхөн санхүүгээр тогтохгүй. Одоо өнөг хэлэхэд бол хувийн хвшилтээр манай бас сайн боловсон хүчний асар их нөөц байгаа юм. Тэрийг бид дайчилж хамтар төсөл хөтөлбөр хийх, ийм хотын хөгжлийнхаа төсөл хөтөлбөрийг хийх ёстой гэж ингэж үзэж байгаа юм. За тэр хоёр дахь асуудал бол яг ярьж байгаа сэдвүүд бол илүү их тийм за яг бас их хэрэгтэй юм байна. Нэрийн чинь бас Найрсаг Улаанбаатар. Бид нар Найрсаг Улаанбаатар хөтөлбөр баталсан ийм байгаа шүү дээ. Хүн амын маань Улаанбаатарын иргэдийн Улаанбаатарын 40% ядуурлд нэрвчээд байна. 40%. Ажилтнууд албан ёсны статистикаар 8.9 гэж гараад байгаа нь тэр бол худлаа. Яг бол ажилтнууд ядуурлын зөрөө айгүй их байгаа учраас энэ ажилтнууд бол үнийн хэрэг дээрээ өндөр байгаа. Зүгээр хүмүүс одоо нөгөө бусад Европын орн төр шиг бусад орн шиг нөгөө ажилтнуудын тэтгэмж авч бүртгүүлдэггүй хөдөлмөрийн мэргэжлээр бүртгүүлдэггүй учраас л манай ажилтнууд дарагдаж гараад байгаа болохоос биш. Яг жинхэнэ бүртгээд ажил олдог гэсэн итгэл найдвар байх юм бол их өндөр тоо гарна. За тэгээд эцээцд асуудал гараад байгаа. Энэ ядуурл өөрөө аюулгүй аюултай зүйл. Ядуурл 40% төрсэн нийгэм ямар ч үндсэн зүйл байхгүй. Ямар ч хөгжих хэрэггүй байхгүй. Аюул болдог. Энэ бол ерөөсөө тогтворгүй байдлын голомт, хөгжилгүй байдлын шалтгаан болж хувирдаг. Энэ аюултай зүйл өөрөө улам аюулд оруулдаг. Тэгэхээр асуудал гараад байна. Тэгэхээр бид нэр тэгтээ энэ нь бол үнэхээр харамсмаар юмнаас болсон байгаа байхгүй юу? Ер нь өнгөрсөн хугацаанд энэ итгэлцлийн утга учир ч энд байгаа. Гэхдээ энэ зарим нэг улс орн эдийн засгийн хоригт ордог л доо. Тэгтээ тэр бол одоо өөрсдийнхөө олон улсын давцан дээр хийсэн зохисгүй үйлдэлээс болж ордог. Гэхдээ бид шиг өөрөө эдийн засгийн хориг тавьж байгаа орн бол үнэндээ бараг байхгүй. Өөртөө хориг тавьж байгаа л. Бид өөртөө хориг тавиад суугаад байна. Тэгээд энэ ажилтнууд энэ ядуурлыг тэр популистууд хариуцах юм уу? 50,000 уурхачд ажилтг болсон тэд юу хариуцж байгаа юм тэгээд?
50,000 ургач ажилттай байх үедээ моргочтой байсан. Тэр моргочгүй одоо орон сууцныхаа моргочийг төлж чадахгүй дарамтыг тэд хариуцахгүй шүү дээ. Энэ эдийн засгийн хориг бий болгосон тэр янз бүрийн хасмас тэмдэгтэй улсууд бол одоо гүн чин бий болоод өчтөрч бас сандардаг нь яг хэлэхэд зогс. Ер нь бол бид арчилсан улс орн бид үндсэн хуультай бид арьс өнгөөр ялгуурладаг тэр явдлыг 92 онд халтсан. Тийм юм байхгүй бид. Энэ бол бүр эдийн засгийн хувьд энэ бол зүгээр нэг хүний яснаас гаджууд байгаа зогсохгүй энэ одоо улс орны эдийн засгийг бол маш том цохилтонд оруулж байгаа аюултай зүйл. Тийм учраас бол одоо бид энийг бол эсэргүүцэхээс өөр аргагүй. Ягаад гэвэл би нэг зүйлийг хэлье. Та нар харсан бол тэр эх орончид хизээч дэлгэцийн өмнө нүрээ гаргахгүй. Тэр зургийг авахтаа хүртэл дандаа нүрээ нуусан байгаа. Нүрээ нуусан эх оронч гэж хаанч байдаггүй. Тэд манай ядуур ажилтнуудыг улам нэрмэсэнд оруулж байгаа тийм хүмүүс учраас энэ дээр бол одоо байр суурь илэрхийлэхээс өөр аргагүй. Хин нэгэн саналаа нэмжүүлэх үү? Гэхдээ бол би дараагийн асуултыг тавиадах юм. Микрофон дээр хүн багахгүй байгаа учраас бол би асуулт байхгүй гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр нэг юм тоо байна л да. Ойлголоо. Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн банкны системд бол 80,000 ширхэг орон сууцны зээл гарцсан байна гэж байгаа. За тэрний бас тийм хагас шахуу хувь нь бол төрийн татаастай бодлогоор өгсөн 8% үедээ орон сууцны зээл байж байгаа. Энд дээр бол би хотын даргаас энэ сууж байгаа хотын иргэдээс санхүүчдээс нэг зүйлийг мөн одоо заалнаас санал авах гэсэн. Улаанбаатар хотод бол нэг 700,000 хүн гэр хороолт амьдраад байна гэж. Өнөөдөр гэр хороол 21-р зууны нийслэл хотод бол манайхаас өөр нэлээд цөөхөн хэдэн хотод ийм харьцаа бол байдаг. Хүн амынхын тэн хагас нь гэр хороололт яг нөө уламжлалт одоо нүүдлийн амьдралтай байхдаа амьдарч байсан гэрүүдээ хурж ирээд энэ хоттой бариад бие бинийгээ одоо гаднаа соёлтой нойл байхгүй, дулаан халуун байхгүй ийм орчинд амьдарч байгаа. Тэгэхээр нэг асуулт яа харахгүй гарч ирээд байдаг байхгүй. Төр өөрөө бодлого хэрэгжүүлсэн бол энэ 8% үедээ зээл бол яг сүүлийн 3 жилд олгогдсон шүү. Үлдээ. Энэ 30,000 мордгэж олгогдсон бол энийг нэг айл өрхөөр 5 хүн байдаг гэд үзвэл яагаад төрийн татаастай хөтөлбөрийн дагуу тэр хэмжээгээр гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн тоо буурсангүй вэ? Яагаад тэр талын тоо статистик явахгүй байна вэ? Энэ талын бодлого хотын зүгээс цаашид баримтлах бодлогын талаар та санал бодлоо хэлээрэй. Зүгээр энэ дээр би нээлттэйгээр энэ асуудал өнөөдөр нийгмийн нэг том асуудал гэж үзэж байгаа учраас бол хотын асуудлаа ярьж байгаа бол хөгжлийн стратеги ярьж байгаа бол найрсаг Улаанбаатарыг ярьж байгаа бол энийг зайлшгүй тавих ёстой асуудал бол. Би нэг зүйлийг шууд хэлье. Төр хувийн хвшилтэйгээ түншлэхийн оронд төр хувийн хвшилтэйгээ өрсөлдөж орон сууц барьсан явдал бол өнөөдрийн ийм аюулт хүргэсэн. Зүйн бол хвшлийн түншлийн хүрээнд орон сууц ялангуяа одоо юу гэдгийг орон сууцны одоо орон сууцнд орох тийм дэмжлэг татаас хэрэгтэй байгаа иргэдтэй ядуу орлого багтай иргэдтэй орон сууц авахт нь татаас үзүүлэх хэлбэрийг бид хэрэгжүүлсэн болвол өнөөдөр их хэмжээний орон сууц мөнгө хөрөнгө болвол ингэж байшин барилга болж төгжөгдөхгүй байсан юм аа. Тэгтэл ийм одоо аюул руу явуулсан. Ер нь бол тэр тооск орон сууц барьсан явдал бол өөрөө тийм буруу үйл явдал болсон. Хөрөнгөний зах зээл дээр яаж зас залруулах вэ? Одоо тэгээ сая та нар харсан бол одоо бид нар татаас хэлбэр рүү шилжих хэрэгтэй. Тэрнээс биш өөр аж ахуйн үйл ажиллагаа явуулж өрсөлдөж энэ зах зээлийг бужигнуулдаг явдлыг бол шууд зогсоох хэрэгтэй гэдэг хэлмээр байна. Тэгээд микрофон дээр 6 хүн байна. Энэ 6 хүнээр шууд тасаллаа шүү. Цөмөр тогтлоо шүү. За баярлалаа. Би Монгол Улсын сургуулийн захирал засаг байна. За хотын засаг дарга руу хандсан 2 шүүмжил байна. Засаг даргын гарын үсгийг 4 сар хүлээж би авсаа. Би нэг шинэ байр барьсан. Багшаа цэцгэн байр. Тэгээд яг хөө ингээд кадастрын зэг өөрчлөгдсөн л дээ нэг байрны 30% нэг
Тэгмэгт газрын албад намайг 4 сар зовоосон. Чиний газар засгийн зэг өөрчлөсөн байна гэж зовоогоод ирсэн. Гэхдээ манай урт талд Best Steel компанид манай холбооны шугам явах газар дээр газар эзэмшсэн байсан. Энийгээ чөлөөл гэсэн чинь үгүй ээ. Чи харин саналаа буцааж яв гэдэг ингээд намайг 5 сар зовоосон. Ийм бизнес байж болдго юм уу нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар 1 сарын 20-ны газар барилгын зөвлөлийн хурлаар манай байрны газрын зөвшөөрөлт гарсан. Таны гарын үсэг 3 сар хүлээж авч шít. Баргалж 3 сар. Дөнгөж саяхан бид тань газрын гэрчлэгийг авч шít. Гэхдээ би банкнд тэр бумын зээлтэй шít. Сард 10-аас 20 сая төгрөг бид зээлийн үед зөвхөн таны гарын үсгийг хүлээсний төлөө бид тохирч шít. Гэхдээ зэрэг энийг та анхаараад шинэ орон сууцны газрын гэрчлэгийг та зүгээр 7 хоногт гаргаад өгчих. Ям бид хувийнхаа хөрөнгөөр дэд бүтцгүй ичнээ сайхан боломжийг гаргаж өгч байна тийм ээ. За энийг анхаарчих. Хоёрдугаар манай инженерийн шугам дээр та Best Steel компанид газар олох гэж газар барилгачны зөв шийдсэн байгаа. Тэгвэл би энийг таныг битээ өгөөсэй гэж ойлгоод Батүлээ бүү хулгаал гэдэг өөрийнхөө нэрийг твиттертэй биччихээд өдөр болгон танд би жиргэж байгаа энийг анхаараарай. За гуравдугаар гол асуудал бол манад эдийн засгийн стратеги байхгүй байна. Эдийн засгийн стратеги алга байна. Нийслэл манай дотоодын бүтээгдэхүүний 60% үйлдвэрлэдэг нийслэл эдийн засгийн стратеги алга. Би энэ эдийн засгийн стратеги боловсруулах хэд хэдэн хуралд орсон. Одоо тэр хүүхэн олон хийсэн юм шиг байна. Үнэн дээр манай За дассан ухаатай баярлалаа. Засгийн сургуулийн захирал зохицоохон гэдэг хүн яаж байна? Сайн байцгаана уу? За Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл. За одоо ингээ удахгүй зүүн хойд Азийн одоо санхүүгийн корпорацийн төв болно гэж бид нар ярьж байна. Гэвч өнөөдөр Улаанбаатар хот өөрөө маш их бохир хот байна. За бохирын одоо агаарын бохиртоос гадна өөрөө маш их тоосчлолтой хот. Хотын ерөнхий ариун цэвэр гэж ярих уу одоо хотын ерөнхий цэвэрлэгээ хотынхон төвөөс ахуулаад бүх дүүргэмүүд дээд зэргээр одоо муу байна. Хотыг цэвэрлэдэг машин байхгүй байна. Яагаад одоо өөр одоо нийслэлүүд одоо ингээд хотоо машинаар цэвэрлж явах чинь манайх одоо нийгмийн эмзэг давхрын гэмээр юм уу тийм ээ шаран тацтай хүмүүс маш хөдөлмөрийн бүтээмж муутагаар хотыг өглөө болгон орой болгон цэвэрлж явах юм а. Энэ бол ерөөсө хотын цэвэрлэгээ болж чадахгүй байна. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар 10 минут л явхад
худал өмнө тоос бүгд ингээд тоосолоод бүгд ингээд гэртээ орж байна. За энэ бол одоо өнөөдрийн Улаанбаатар хотын хамгийн том эмгэнэл гамшиг гэж ойлгож байна. Улаанбаатар хотын бүх гэр хороололд айлууд үнсээ ил тавиад тэгээд салхи болохыг хүлээгээд салхи болонгууд нөгөө үнсүүд нь ачхгүйгээр шууд агаарт хөөрөөд тэгээд Улаанбаатарыг бүрхчихдэг. За ийм байдал бид нэр амьдарч байна. Батүл дарга та энэ дээр үнэхээр анхаараач. Энэ нийслэлийг машинаар цэвэрлэх болмоор байна. За хоёрдугаар асуудал. Улаанбаатар хотын одоо дид бүс буюу одоо тээврийн асуудал маш хүнд байна. Өнөөдөр Улаанбаатар хотод Солонгосоос одоо хаягдсан хамгийн муу чанарын автобусууд одоо Улаанбаатар хотоор дүүрэн явж байна. Тэдний ялгуурж байгаа утаа бол хотыг одоо бараг л гэр хороолоос илүү бохирдуулж байна. Одоо энэ дээр дөрвтэй шинжил хийгээч. За ийм л асуудал явагдсан. Баярлалаа. За. Минь 2 минутаар барих шүү. Чи 1 минут барих юм. За ингээд хурдан уншиж өгөө. За үйл дарга өнгөрсөн жил би танд сайхан замтай боллоо, цэцэг тарьсан гэд баяр хүргэж байсан. Өнөөдөр иргэн хүн ажилгүй бол энэ бүхэн хэрэггүй юм байна. Та Улаанбаатар хотын иргэдийг ажилдаа байлгахын төлөө ямар нэгэн үйлдвэрчлэлийг дэмжсэн тал дээр юу ч хийгдсэнгүй. 2-3 удаа гаргасан үдсгэлэн худалдааг тооцвол Улаанбаатар хотод 10,000 гаруй ойдлчин байдаг. Ихэнх нь халах шиг орцны хөнгөлд эрүүл мэндийн хохирон ажилтгаа. Та хотын унган хүүхэд болохоор социализмын үеийн оюутны үйлдвэрүүд хамгийн зэрэглэл байдаг байсан сайн мэдж байгаа. Учир нь олон эмэгтэйчүүд ажилдаг учир төв харилцаа тээвэр сайтай газар бодлохоор байрлуулдаг байжээ. Одоо тэдэнд бидний мэдих ТЭД бишрэлт ажлын корпорац номын юнион гэх мэт болжээ. Барилгажилт, аялал жуулчлал, санхүү гэж түлхүү ярьж байна. Жишээ нь та бүхний барих гэж байгаа байрыг худалдан авахд орлоготой өрх айр хэрэгтэй байхаа. Тэгэхээр 100,000-мянгаар нь ажлын байрыг нэмэгдүүлдэг хөнгөн үйлдвэрлэлийг яаж дэмжих вэ? Ажилгүй, орлогогүй хүн аюул тарьдаг юм аа. Утаа хогноос илүү анхаарах зүйл бол үйлдвэрлэлтэй гэж хэлэх байна. Тэгээд таны ер нь өнгөрсөн хугацаанд би муу гэдэг дүн тавьмаар энэ үйлдвэрлэгч хүний дүн. За уучлаарай. Энд чи одоо бид саяны 3 саналд хариулцгаад одоо 3 хүн байгаа. Микрофон дээр 3 хүн байгаа шүү. Тэгээд үйл дарга хэлэх. Бид нэг энэ зөвлөлт маягийн сэтгэлгээнээс салмаар байгаа. Би энийг юу гэж хэлээд байна вэ гэхээр зэрэг. Гэхдээ тэр үйлдвэрлэлийг чинь бий болгохын тулд, тэр үйлдвэрлэлийг чинь оруулж ирэхин тулд, тэр өндөр технологиг оруулж ирэхин тулд л хөрөнгө оруулагчийг наашраач гэдэг шүү дээ. Хөрөнгө оруулагч нар технологи барьж ирнэ. Одоо та нар жишээ нь бодоод үзтээ бид банкнуудаа шаардаад аль та нар ингээд үйлдвэрлэгчид зээл өгөөч гэхээр зэрэг уучлаарай засаг дарга наад валютын анш чинь алдагдчихлаа. Тогтургүй байна. Бид яаж зээл өгөх юм бэ? Яагаад валютын анш алдагдчихваа гэхээр зэрэг манахаас валют нь урсаад хөрөнгө оруулалт дайчаад байна шүү дээ. Хөрөнгө оруулалт дайчна гэдэг чинь хөрөнгөний хомсдол бий болчиход байна шүү дээ. Хомсдол бий болсон учраас л одоо инх сайхныг би гуугаад аль ч тэр мега төслүүдээ хурдан хийж өгөөч. Аль ч тэр төсвөө алдагдaltaгүй баталж өгөөч. Засгийн газрын төсвөө 1.5 тэрбумаар алдагдaltaа болгочихдоо чи их найдаар алдагдaltaа болгочиход зэрэг засгийн газар чи хамгийн том зээлдэгч болчиход байна шүү дээ. Хувийн хвшил иргэд рүү зээл гарч өгөхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрөөрөө эдийн засгийн хоригт тавьчихад байна шүү дээ. Өөрсдөө хөрөнгөний урсгалыг бид нар хөөж гаргачаад байна шүү дээ. Доллараа бид нар урсгаж гаргачаад байна шүү дээ. Бид нар ямар ч гэм хийгээгүй ч өөрөөртөө хориг тавьсныхаа тэгээд бид нар ч үйлдвэрчиж чадахгүй шүү дээ. Үйлдвэрчмээр байна үнэхээр ажилтаа болмоор байна. Тийм л учраас засгийн газрыг битгий төсвөө алдагдaltaа батлаач тэр мега төслүүдэд явуулж үзээч. Валютын аншаа тогтвортой болгооч. Макротын тэнцвэрт тогтвортой байдал бий болгооч л гэд гуугаад байна шүү дээ. Тэгэхгүй бол санхүүгийн зах зээл чи ажиллаж өгөхгүй. Төрөнгөө чичээд ингээд санхүүгийн зах зээлийг төгжөө ажиллаа. Нэг осондоо одоо зүгээр явж ирсэн мөнгө урсгал цусыг авчиад нүжрүүлээд бүлгнүүлээ ажиллаа шүү дээ. Ингээд гуугаад шүү дээ. Бид нар үйлдвэр барихыг бүгдээрээ мөрөөдөж байна. Тийм учраас би гуймаар байна. Тэр популистуудыг болиулж өгөөч. Тэр мега төслөө хурдан явуулж өгөөч л гэж гуймаар байна. Ханшаа докторжуулж өгөөч. За өөр энэ дээр таш цэвгийн асуулт нь тэр яг миний нэр дээр ясан шүүмжил тэр бол энд нэлээд хувийн шинжтэй учраас би тэнд та одоо уулзаад тэнд холбогдох надаас хариулсан. Зүгээр тэр эдийн засгийн хөгжлийн стратеги дээр бид нар байгаа.
Яг хөө зөвөр социализм үед бол ингэдэг байсан юм а. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15% өргөнө гэж ингээд тоогоор яс тооцдог юм төлөвлөгөө гаргадаг байсан юм а. Бид нар тэрийг болсон. Зах зээл дээр тийм урчилсан прогноз хийж болдоггүй. Харин бид ямар стратеги зорилттой яг ямар төвшөнд очих уу гэдгээ бид ярина. Дасцэвхтэй санал нэг байна. Өндөр технологи оруулах юм хэрэгтэй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтыг битгий хөөгөөч л гэж. Өнөөдөр манай хоёр өрс эдийн засгийн хятадын эдийн засгийн гайхамшигын шалтгаан болвол хөрөнгө оруулалт гэсэн шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж хятад өнөөдрийн одоо зүйлд хүрсэн. Тэр үедээ дахиад хөрөнгө оруулалт гэд гуйж байгаа. Өнөөдөр Орос орн ч гэсэн хөрөнгө оруулагчдыг ирээч гэж хэлдэг. Бид ганцаараа дунд нь босоо монголоор нам дарцсан сууж байна шүү дээ. За манай оролцогчдоос нэмж хэлэх хүн байна уу? Багтаа бол 3 асуулт. 3 хүн байгаа шүү. За даваас өрөө. Даваас өрөө Монгол Улсын их сургууль. Тэгэхээр өнөөдөр хөгжлийн тухай тэр дундаа Улаанбаатар хотын хөгжлийн стратегийн тухай ярьж байна. Тэгэхээр энэ хөгжлийн үйл явц бол зөвхөн өнөөдрөөс л эхэлнэ гэж ойлгож байна л да. Тэгэхээр ер нь альваа нэг хөгжил дэвшлийн тухай ярихдаа бид нар юуны тухай ярьдаг вэ гэхээр иргэдийн тэр сонгох боломжийг нь өргөдөх тухай ярьдаг. Хязгаарлах биш, түүнийг нэмэгдүүлэх тухай асуудлыг ярьдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд өмчийн эрх тэр дундаа өмчийн эрхийн тэр сонголтын боломжийг нь хязгаарласан үйл явц бол нэлээд болж байна л да. Тэгэхээр үүнтэй холбоотой нэг өөр саналаа хэлье гэж ойлгож байна. Энэ дээр бас хотын засаг дарагт асуулт болгож тавьж байгаа юм л да. Сүүлийн одоо бол баг 3 жилийн нүрийг үзэж байна. Автомашинтай иргэд 7 хоногт 1 удаа, сард 4-5 удаа, жилдээ болохоор нэг 2 сар орчим. Сүүлийн 3 жил бол одоо нэг 5 гаруй сарын хугацаанд автомашин одоо жолоодох эрхээ хязгаарлуулж байгаа. Тэгэхээр үүнтэй болоод би бол татварын газраас жил тутам автомашин ашигласныхаа татварыг бол төлж байгаа тухай энэ дээр асуудлыг ярмааргүй байна. Энд бол тэр 150 хоног бол хасагдаж тооцогдоогүй. Юуг ярих гэдэг нь вэхээр чухам энэ хязгаарлалт хэдийн хугацаанд үргэлжлэнэ гэж хот маань хүлээж байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл энэ бол богино хугацааны шийдэл байгаасаа урт хугацаанд ийм байдлаараа байгаад ах юм уу гэдэг ийм асуудлыг нэгдүгээр тавьмаар байна. За үүнтэй холбоотой хоёрдугаар асуулт маань юу гэхээр нэг талаас Монгол улс бол Улаанбаатар хот гэсэн ганцхан хоттой улс болоод байна. Үүнийг бол эдийн засагт эхний хотын гажууд, анхдагч хотын гажууд гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл нэг талаас хүн амын 50 орчим хүн маань энд оршин суугаад байгаа таатай юм шиг мэдээлэл оловч нөгөө талдаа төвлөрлийг бууруулах эдийн засгийн хамгийн үр ашигтай байдлын зарцуулалт гэдэг зүйл дээр бол энэ хамгийн муу жишээ болж гарч байгаа. Дээр нь газар нутгийн дөнгөж 0.3% мөртлөө хүн амынх нь 50 гаруй хүн энд суугаад байгаа. Тэгэхээр цаашдаа энэ байдал ингээ үргэлжилнэ гэж үзэх юм бол хөгжингүй улсуудын жишгээр эхний болон хоёр дахь хотуудын харьцаа 1-2 байгаа. Өөрөөр хэлбэл жишээ нь Канада улс дээр Америкийн нэгдсэн улс дээр жишээ авах юм бол Нью-Йорк, Лос Анжелес гэсэн эхний хоёр том хотын харьцаа бол 1.3 болж байгаа юм. Гэтэл манай улсад энэ бол 14 гэсэн тоо байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотыг Эрдэнэ хоттой дархан хоттой харьцуулах юм бол 14, 15 гэсэн юм тоо гарч ирж байгаа. Цаашдаа уул уурхайн салбар хөгжихийн хэрээр энэ дарамт бол Улаанбаатар хотод улам ихээр ирнэ. Шилжилт хөдөлгөөн уул уурхайн салбартай холбоотойгоор их өргөждөг ийм үйл явц байгаа. Жишээ нь Ботсваны жишээ. Дотоод шилжилттэй хөдөөгөөс хот руу шилжих шилжилт хамгийн өндөр байдаг. Тэгэхээр энэ үйл явц дээр одоо саяхан 30 жил хүртэлх стратеги дээр энийг сонгосон уу юу? Зөвхөн хүмүүсийг чи тэнд амьдарч болно, энд амьдарч болно гэж хязгаарлаж болохгүй. Энэ боломжийг нь хэр зэрэг өргөдөгч байгаа юм бэ? Энэ За баярлалаа. Дараагийн. Провдорч. Иргэний яриад шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Провдорч. Директор General Mongolian Immigration. За өнөөдөр хөрөнгө оруулагчийг дэмжих талаар ажиллаж байгаа 3 одоо мэдээллийг хэлсэн. Өнөөдөр Найрсаг, Улаанбаатар, аял жуулчлалын компаниудыг манай байгууллага хэрхэн дэмжиж ажиллаж байгаа вэ гэдэг талаар бас нэг мэдээлэл өгье. Тэгэхээр манай байгууллага маань өөрөө бас нэлээд асуудалтай байгууллага байсан. Тэгэхээр Монгол улсын гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар бол гадаадын иргэнд хил дээр виз олох болно гэсэн юм заалттай. Гэтэл хуучин дарга маань виз олохыг хориглоно. Хэрвээ нэн чухал шаардлагатай бол газрын дарга би өөрөө өгч болно гэдэг ийм журам хийцэн. Инээсээ болоод энэ хил дээр виз олох асуудал бол маш тийм бага байсан. Өөрөөр хэлбэл ховдын ярантын бомбтор жишээ нь 6 хүн ажиллаад жилийн туршид 23 хүн виз өгдөг ийм байсныг бид өөрчилсөн. Тэгэхээр манайхын төв рүү татсан эрх мэдэл, дарга нар руу татсан эрх мэдлийг авсан тэр одоо
88 журмаас 44-ийн одоо тэр эрх мэдэл авсан журмуудыг хүчингү болгосон. Тэгэхээр өнөөдөр бол манай байгууллагын энэ хүрээндээ жишээ нь Ховдын булганы бомбтаар 23 виз өгчүүлсэн бол өнгөрсөн жил 5,000 виз өгсөн. 12 онд буян тухайгийн бомбтаар 2,000 орчим виз өгчүүлсэн бол өнгөрсөн жил бид нар 6,000 орчим виз өгсөн байгаа. Тэгэхээр өнөө жилийн эхний 3 сарын байдлаар аль хэдийн 3,000 болцсон байж байгаа. Тэгэхээр аялал жуулчлалт бол энэ хил дээр виз олох асуудал бол маш их тийм дэмжлэг болд юм аа. Жишээ нь одоо энтхийн одоо Дели хотод амьдарч байгаа хүн тэндээсээ виз аваад нааша аялал жуулчлалтаа шууд одоо аялаад ирчих болно. Гэтэл Калкутад амьдарч байгаа хүн тэс хөндлөн тэр Дели рүү бичвэрамтаа явуулаад виз авдаг. Тэгээд буцаад нааша аялна гэхдээ за болий. Тэрний оронд хятад руу явуу гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хандаад байгаа. Тэгэхээр жишээ нь одоо Шинжааны өрөмжтөд амьдарч байгаа хүн заавал тэр Бээжин орж виза авдаг. Тэгээд одоо төмөр замаар орж ирдэг ийм байдал маань байхгүй болно гэсэн. Тэгэхээр би аялал жуулчлалын компаниудаа одоо манай энэ одоо үйл ажиллагааг дэмжиж өгөөч. Илүү сайн одоо ажилладаг өгөөч. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын компаниуд манайхлаа хүсэлт гаргаад тэр Калкутад байгаа хүнийг шууд одоо группээр нь урьж байна. Тэгэхээр ер нь аялал жуулчлалын компаниуд манайхлаа ямарваа нэгэн шалгуур байхгүй. Шууд ирээд манай байгууллагаар ирээд бүгдээрээ одоо манайх энэ хотоос шууд виз авах хэрэгтэй ийм групп жуулчин ирж байна. Манайд виз олгоочойг бол бид нар хил дээр групп жуулчин жишээ нь 54,000 төгрөг төлөөл оруулна. Тэгэхээр тэр хүн хэрвээ Калкутагаас тэр би дээлүүлээ явуулах юм хичнээн их зардал гарахыг би мэдэхгүй. Тийм учраас та нар энэ дээр бид нар цөмөрөө нийлж аваад энэ жилдээ 20,000, эх жилдээ 100,000 ширхэг виз олгомоор байна. Энэ аялал жуулчлалыг Найрс Улаанбаатараа дэмжмээр байна. Жижиг одоо энэ ресторан одоо бүх одоо зочдлуудлаар шийдэм бүгднгээр нь одоо хүмүүсээ дүүргмээр байна. Жижиг үйлдвэрлэлээ дэмжиж, үйлчлэгийн салбараа дэмжмээр байна. Тийм учраас манай байгууллага дэмжиж аялал жуулчлалын компаниуд бүгдээрээ ирээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. За. Намайг Отхон Туяа гэдэг Sabin Institute гэдэг олон улсын байгууллагын ажилтан байна. Манайх болохоор дархлаажуулалтын санхүүжилтийн тогтвортой байдал гэдэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллага 2013 оноос болоод үйл ажиллагаагаа Монголд явуулж эхэлсэн. Тэгээд бид нар болохоор бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдын төвшөнд дархлаажуулалтыг яаж дэмжиж ажиллах вэ гэдгийг ойлгуулах, мэдээллийг өгөх, харилцан хооронд нь холбож өгөх ийм төсөл хэрэгжүүлдэг төсөл байгаа. За тэгээд одоо бидний ажиллаж байгаа хүмүүс одоо харьцаж байгаа хүмүүс гэх юм бол парламентын гишүүд байна. Хоёрт нь эрүүл мэндийн яам, сангийн яамны сайдууд, дээр нь түвшиндүүдтэй ажиллаж байна. За тэгээ энийг ярих болсон гол шалтгаан гэхээр ялангуяа бид нар эрүүл мэндийн яамныхантай яамны ажилтны түвшиндүүдтэй бол маш их холбоотой ажиллаж байна. За ингээд ажиллаад ирэхээр энэ өнөөдрийн энэ их сайхан сэдв байна л да, итгэлцэл гэдэг асуудал. Итгэлцэл гэдэг асуудал дээр ерөөсөө маш хэцүү байна. Маш их одоо бэрхшээлтэй тулгарч байна. Ингээд цаашдаа Улаанбаатар хотын хөгжилд за Батүл даргын энэ одоо төлөвлөж байгаа ажилд нэг саад болох нэг зүйл байгаамаа. Энэ Улаанбаатарын 5 дугаар цэцлэг станц. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дулааны хомсдолд орсон байгаа. 2025 он гэхэд одоогийн дулааны одоо хэрэглээ бол 2 дахин нэмэгдэх ёстой маа. Амгалангийн дулааны станц ТЭС 3, ТЭС 4-ийн одоо хүчин чадлын өргөтгөлүүд бол энэ 2 дахин нэмэгдэх одоо дулааны хүчин чадлын дөнгөж 30%-ийг хангаж байгаа. Энэ бол мэдээж Батүл даргын хариуцах ёстой ажил биш л дээ. Гэхдээ хотынхоо хөгжлийн төлөө санаа тавьдаг хүний хувьд та энд бас анхаарлаа хандуулаад энэ хариуцсан хүмүүсийг жоохон шаардаад өгөөч гэсэн хүсэл тавьж байгаа. Заалнаас бол дуусч байна. Тэгээд манай панелистууд одоо өөрсдөө санал бодлыг олцгоо. Тэгэхээр энд ялангуяа ажил хэргийн улсууд цугласан байгаа. Манай хотын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тэр хувийн хвшлийн хөрөнгө оруулагч цугласан байгаа. Тийм учраас би энэ тасмыг ашиглаж бас үнэхээр хэлмээр байгаа. За зарим нэг одоо манай хотод ерөнхийлөгчийн дамгын газрын даргач ирсэн байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргач ирсэн байна. Юу хүсэх вэ гэхээр яг үнэндээ ийм шүү дээ. Дэлхийд одоо улс орнууд хөгжсөн маршрутыг харахтай зэрэг
хөрөнгө оруулалт технологи хаашаа очсон бэ? Тэр улс л хөгжсөн. Өөртөө ганцхан л ийм зүйлтэй. Европоос Америк руу, Америкаас Аз руу ингээд нар зүв тойрол явсан. Түрүүн аж үйлдвэрчих тухай ярьж байна, ажилгүйдлийн тухай ярьж байна, бүх юмыг ярьж байна. Бид үйлдвэрийн тоног төхөөрөмж авъя гэхэд бидэнд доллар хэрэгтэй. Технологи авъя бидэнд доллар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидэнд валютын хүйс хэрэгтэй, санхүүгийн хүйс хэрэгтэй, хэрэгсэл хэрэгтэй. Бид өөрсдөө үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Ер нь бид нар бол яг үнийг хэлэхэд бол бусад үйлдвэрлэлийн хэрэгслийг ашиглаж юмаа үйлдвэрлэдэг. Тэгэхээр зэрэг одоо бид нар энэ хөрөнгө оруулалтыг л нааш нь урсгамаар байна. Энэ ханшаа тогтвортой баримаар байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж өндөр технологиг авчирмаар байна. Тийм учраас энэ өөрөө өөрийгөө эдийн засгийн хориг тавьсан байдлаа болмоор байна. Жохон рациональны баймаар байна. Хэрсүү баймаар байна. Одоо прагматик баймаар байна. Бидэнд орлого оруулж өгч байгаа бүх юмны төлөө бид одоо үнэхээр найрсаг баймаар байна гэдгийг л хэлэх гэсэн. Би хөрөнгө оруулагчдыг ирээчээл гэж уриалах гэсэн. Anything to add? Цахан амарч. За тэгээд дахиад хэлэхэд бол Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай хөрөнгө оруулагчд ээлтэй, нээлттэй тэгээд хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хувийн хвшлийн баялаг бүтээгчдийн эрх ашиг хамгаалагддаг, арбитртай ийм одоо хот болгохын төлөө бид нар бизнес эрхлэгчид санаачлаад эхний ээлжинд 60 хэдэн байгууллага нэлээд тийм салбарын манлайлах ролтой явдаг ийм байгууллагууд нэгдээд Улаанбаатар хотын худалдааны танхимаа байгуулсан. Одоо ингээд цаашдаа яг хотын захиргаатай яг одоо энэ зорилготой хүрэхийн тулд явандаа тэр олон улсын эдийн засаг бүс нутгийнхаа эдийн засаг бизнесийн хөрөнгө оруулалтын төв болохын төлөө бид нар ингээд ажиллая гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо гадаад дотоодын бүх хувийн хвшлийнхэн хөрөнгө оруулагчид маань яг одоо энэ чиглэлээр бас дэмжиж хамтраад ажиллах сонирхолтой ийм хүмүүсийг бид нар урьж байгаа. Бүгдээрээ хүчээр нэгтгээд ингэж ажиллая гэж байгаа. Тэгээд 4 сарын 15-нд энэ Улаанбаатар хотын эдийн засаг хөрөнгө оруулалтын форум хийгээд энүүгээрээ бол эдийн засгийн чуулганаас арай өөр яг тийм бодиттой одоо жишээл хотын худалдаа авах ажлуудтай холбоотой мөн хөрөнгө оруулалт төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны зарчмаар хийгдэх явах хөрөнгө оруулалтын төслүүдэд яаж бид нар хамтарч ажиллаж болох вэ? Тэгээ сая Батүл дарга хэлсэн тэр Улаанбаатар хотод хэрэгтэй одоо хэрэгжүүлэх шаардлагатай байгаа төслүүд дээр мөнгө санхүү босгох ийм ажилд нь бас хувийн хвшил яаж оролцож болох вэ гэдэг ийм чиглэлээр хамтарч ажиллана гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр бол хүчээ нийлүүлээд ажиллах юм бол маш тийм хурц болохоор ийм зорилго гэж бодож байгаа. And over the last few decades, Asia really grew so fast, and all the focus was on the economy, and it's a fantastic result. But if you look around the region, whether you go to Beijing or Jakarta or Manila or Delhi, you find that these countries now have to stop and think again. Did they do the right thing? Because the air is bad or the soil is polluted. And I think the conclusion that I've come to over the years is that above all, the city is for people. You know, develop a city so that the people can have a happy, healthy, and rewarding life. But to make that happen, every city needs an economic motor. Because people need to go to work, they need an income. That revenue needs to go to develop the city. And the questions from the audience also show the importance of social services. People who live here for that good life, they need to have kindergarten, schools for the children, a healthy environment. And so it's an amazingly complex task. I think the three components of sustainable development, it's environment, social development, economy, all have to be well coordinated. And it's beyond any one institution, it's beyond any government, it's beyond any international financial institution. It's partnership. It's opening up to good businesses, it's citizens groups, it's academia. And it's that open, dialogue and partnership that makes a great city. I think if you look at the top 10 cities in the world, even though Europe might be stagnating,
I think Zurich, for example, is always very high, or Munich. Бичиг мөчний дутагдал гэдэг их олон асуудлыг яаж шийдэх гэж байгаа юм бэ гэдэг асуудлыг яригдж байна л да. Энийг Улаанбаатар хотын худалдааны танхим бол дан ганц хотын шийдэх асуудал гэж харахгүй байгаа. Энэ хувийн хвшил, төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд зөв засаг, зөв менежментийн хүрээнд шийдэх ёстой асуудал. Хувийн хвшлийнхэн хөрөнгө оруулалтыг гаднаас олж ирж чадна. Тэнд ганц Улаанбаатар хотын эдийн засгийн орчин баталгаатай хууль өргөцсөн орчин тогтвортой. Улаанбаатар хотын засаг зарга хэлсэндээ үрдэг, тийм ээ. Харилцан тэгш, шударга зарчмаар ажилладаг байх ёстой. Энэ бүхнийг бий болгохын тулд Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа энэ хувьчлалын ингэж нэгдээд энэ танхимыг байгуулад өөрсдийнхөө одоо төртөөгөө тийм ээ зөв түншлэгээ гэдэг асуудлыг тэгш. Биднээс илүү эвгүй тийм нөхцөл байдалд амьдардаг болсон. Далайн төвшнөөс дунджаар бол 5 метрийн доор байж байгаа. Тэгэхээр бидэнд бол бас нэг 1500-аар байна гэдэг энэ дулаараа бусад энэ асуудлаас бол нэг энэ улсуудтай харьцуулахад давуу тал байна. Цөмөрөө жоохон эерэг бай, эерэг талаасаа эерэг болж байгаа зүйлүүдэд ярьдаг бай. Энэ Монголын эдийн засгийн форум болоод асуудлыг гаргаж ирж тавиад шийдлүүдийг ярилцаад эргээд маргаашнаас бид нар ажилдаа ингээ орохлоор тодорхой энд яригдсан зүйлүүд та бүхний одоо дараа жил хийх ажлуудад тодорхой санаа сэтэл болоод ингээд явах болов уу гэдэг энэ зорилготойгоор яриануудыг өрнүүлж байгаа. Ингээд манай Батуул даргаас нэмж хэлэх зүйл байхгүй бол хурлаа хаах уу. За баярлалаа бүгдээрэнд нь. Ингээд цөмөрөө 2 өдрийн хурлаа маш амжилттай сайхан явуулж идэвхтэй оролцож явуулаа бүгдээрээ алгадчих. Яг сайхан дараа сайд ирсэн дээр нэг юм хэлэх гэсэн. Ер нь эдийн засгаа хөгжүүлж чадсан, улс орноо хөгжүүлж чадсан удирдагч, аль ч удирдагчаас асуухад ганцхан зүйл хариулт юм байлээ. Нээлттэй эдийн засаг гэж.